BTB компани нь одоогоос 20 жилийн өмнө буюу 2004 оны өвлийн тэргүүн сард Монголын хүнс үйлдвэрлэлийн салбарт давтагдшгүй амтыг бүтээхээр төрөн гарсан билээ. Хамгийн анхны үйлдвэрлэлийн гараагаа Дэгдэх заримгийн үйлдвэр нэртэйгээр нийслэлийн налайх дүүргийн нутаг дэвсгэрт эхлүүлж, тусад дүүргэн иргэдийн хайртай амтыг хамгийн сайнаар бүтээх их ажлыг эхлүүлсэн. Манай компани анх бол 2004 онд анх үйл ажиллагаагаа эхэлсэн. Налайхад 3 өрөө байранд нэг заримны машинтай 7-8 шиг хөлдөөгчтэй өдөр нь заримгаа хийчихэд хөлдөөчөд маргааш нь савлаад ингээд борлуулалттай өгдөгөр анх үйл ажиллагаагаа эхэлжсэн гэр бүл дээр. Анх бол би бол одоо заримгаа хийгээд манай хүн борлуулалтаа хийгээд түгээлтээ хийгээд хоёулаа нийлж байгаа савлгаагаа хийгээл ингээд анх борлуулалтаа хийгээл үйл ажиллагаагаа эхлээл явуулчихсан. Анх би энэ зарим их савлагчаар ажилд орж исэн. Захиралтайгаа хоёулаа анх микрогоор ингээд налахын дэлгүүрүүдээр тарааж явдаг байсан. Хотод орж ирээд ганцаараа явдаг багт чи хотоо ер нь их тойрж яаж явдаг гэсэн болохоор дэлгүүрүүд амждаг байсан. Одоо манайх олон борлуулагч нартай болцсон дүүргээр нь бүрчлээд хуваагаад ингээд явж байгаа. Тэр цагаас хойш хэрэглэгчдэд сайшаагдсан амт чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, өнөөдөр Монгол улсын 9 дүүрэг 21 аймгийн хэмжээнд 58 гэрээтэй борлуулагчаар дамжуулан давтагдшгүй амтын түүхийг бүтээж байна. Нэг удаа бидний анх эхлүүлээд нэг удаагүй байхад заримгаа хотод ир зарчаал бөөм баяр бөмбөрөөс нэг шуудаа сахар авчаал. Тэгээд хоол идэх гээд машинаа тавьчаал хоол идэх хооронд сахар маань алга болцсон. 50 шуудаа сахар маань алга болцсон чи хоёулаа бүр машина баг бүх хаалгуудыг нээж үтсэн. Тэр үед нэрээ сахар махаа нэгээр навдаг байсан шүү дээ. Тийм. Нэг хідэн хайрцаг заримг авчиж зарчаал бучаал хоёулаа баярлаа нэг аяг хоол идэхтэй эдний идэхгүйдээ тэгээд захаас өндгөө хүртэл ундаатаагаа авч идчихэл машин дотроо дахиж бушуухан заримг авчиж өгчихгөөл тий. Тэгэл гар нь хөлдчих шахаал хоёулаа өглөөрт хуван аягнаасаа ингээд салгаал нэг нь наагаал хүүхдүүдээ хүртэл хоёулаа мартчих шахаал ажиллаа хийгээл хараа өглөө 5-6 босоол ирээл. За жоохон ээж аваад. Налайхад үйлдвэрлэлээ явуулж агаад тэгээ хот руу ер нь хүчээ үзье тийм ээ. Манай заримгийгч таниад эхэлсэн. Хамгийн анх Барсынхан дээрээд Нимо заримгаа үзүүлсэн. Нимог үзчихэд өө эн чи их гоё заримгаа. Тэр үед суудлын машинд 7 хайрцаг заримг багтдаг. Заримгаа ингээд хайрцагт ингээд хөөслөөд скотчтой тэр үед тэгээд гисгэхгүй тулд хүргэж өгдөг гэсэн байхгүй юу. Тэгээ өдөрт нэг 2 удаа явцдаг. Би бол бас нэг цэргийн инженерийн мэрэгчлэлтэй болохоор бас нэг давуу тал байсан. Техник тоног төхөөрөмж дээр ч гэсэн өөрөө гардан тэр тоног төхөөрөмжөө засаад ингээд явах болцоотой байсан. Манай хүн болохоор эмнэлгийн эмч мэрэгчлэлтэй хүн. Тэгээд бас санхүүгийн мэрэгчлэлтэй. Энэ хоёр нийлээд бол бас ингээд энэ үйлдвэрийг өдий зэрэгтэй болгоод ингээд авч явж байгаа гэж би бол бас ойлгодог. Бид нар чинь налахаас үйл ажиллагаагаа явуулж агаад 2007 онд бол бид нар үйл ажиллагаагаа өргөтгийгээд Улаанбаатар хот руу анх борлуулалтаа хийж эхэлсэн. Тэгээд налахад байгаа заримныхаа цехийг ээж аавдаа хариуцуулаад өөрсдөө үйл ажиллагаагаа өргөтгөхийн тулд хотод 96 м2 төмөр замд ажлын байр түрээслээд заримгаа түгээдэг байсан л да. Энд ажиллаж байхад түрээсийн байраар л янз янзын байдлаар явж исэн олон бас 2-3 газар түрээсийн байр бол маш их хэцүү байсан. Түрээсийнхээ мөнгийг нэмэх одоо гар орон төр гэсэн асуудлууд маш их байсан. Бас зээл авч ягаад эхний үйлдвэрийн байраа барьсан.
ETB компани нь 2 хүнтэй хамгийн анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас хойш өнөөг хүртэл 20 жилийн түүхийг бүтээхдээ маш олон хүний амьдралын дурсгалын хуудсыг ч мөн адил бүтээлсэн билээ. Тэд манч нэгэн зүрх сэтгэлээр компани үйл ажиллагааг өргөжин тэлэх бүхий л арга замыг хамтдаа эрэлхийлж эргээд бодоход өнгөрсөн он жилүүд зах зээлийн шуургатай, гинтийн эрсдэлтэй байсан хэдий ч уналт бүрийн араас нэг шат ахиж байсан гэдгийг дуулгахад таатай байна. Манай үйлдвэр анх намайг ороход 2008 онд ороход ийм жижиг ийм цех байсан. Дараа нь ингээ нөгөө урдлын үйлдвэр маань баригдаад өшөө 2 үйлдвэртэй болоод өргөжинд хилээд ажилчид нь 5 байсан бол одоо үүдээ 50-аас 60 ажилчинтай болсон. Салбараа нээж ажиллаж байхдаа анх бол барсад л өгөөл байдаг гэсэн бол түгэлтэй бөмбөрлөө хийгээл, нам туул захлуу хийгээл нэг л хүнд өгдөг байсан бол 3-4 павильонд өгч эхлээл. Тэгээд ажилчдын мон тооч өсөж, тоног төхөөрөмж өөж шинжилж, зарим нь үзэсгэлэн худалдаанд явж эхэлсэн. Явж эхлээд өшөө шин тоног төхөөрөмж шугамуд юу байдгийг бэ гэдгийг бол сонирхож эхэлсэн. Тухайн жил одоо ямар бүтээгдэхүүн хүмүүс идэх дуртай байна. Жил өөр байдаг. Үүнийг бид бас маш өргөн хүрээнд судалгаа явуулдаг. Тухайн жил болж байгаа үзэсгэлэн яарамгуудад оролцсон. Харилцагчийн судалгаа гэсэн олон судалгаан дээрээс үндэслээд багадаа л нэг жилд 2-4 нэрийн 4-6 төрлийн заримыг үйлдвэрлэн зах зээл дээр нэвтрүүлэн ажилладаг байгаа. Бүтээгдэхүүнээ шимт тэжээлийн үзүүлэлт, нян химийн шинжилгээ бүх зүйлүүд нь хамруулан, баталгаажуулан хэрэглэгчийн гар дээр эрүүл аюулгүй тээврийн хэрэгслэр эрүүл аюулгүй ажилтан хэрэглэгчийн гар дээр хүргэдэг байгаа. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээс хэрэглэгчийн гарт хүрэх бүхий л процессыг хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан түүхийд материал, сав баглаа бодол дээр ч чухал ач холбогдол өгдөг юм. Уг ажлын хүрээнд түүхийд материал, сав баглаа бодлыг татан авалт тутамд лабораторийн нарийн шинжилгээнд хамруулж, бэлэн бүтээгдэхүүнийг улирал тутамд хим, нян судлал, хүнд металл зэргийг шинжилүүлж, хүний биед эсрэг нөлөөгүй гэдгийг мэрэгжлийн хүрээнд шинжилэн баталдаг юм. Амтд заримгийн үйлдвэрлэлийг өдөр бүр чанартай гүйцэтгэх гол хүчин зүйл нь үйлдвэрлэлийн эрүүл ахуйн зохистой дадал CAC-RCP 2003-ыг чандлан мөрдөж хэрэгжүүлснээр үр дүнгийн өгч ажилдаг байлээ. Мөн хэрэглэгчдийн гарт эрүүл, аюулгүй, шинэлэг шин чанар бүхий бүтээгдэхүүнийг хүргэхийн тулд 10 сая бүхий бэлэн бүтээгдэхүүнийг хадгалах зориултын хөргүүрийг тасралтгүй ажиллуулж байна. Энэ хугацаанд бол маш их бэрхшээлүүд тулгарч ирсэн. Тэр том бэрхшээлүүд бол тэр эдийн засгийн хямралууд байна, тийм ээ. 2008 оны хямрал байна. 2014-өөс 16 оны хямрал, тэгэл 2020 оны COVID-19 цар тахал гэдэг. Хямралуудын үед бол маш их аж ахуйн нэгж жижиг дунд үйлдвэрлэлүүд үе таалга барьж ирсэн. Тэгэхэд бол за энэний хямралыг гарчих юм бол ард нь гарчих юм бол дараа нь ирээдүй байгаа гэсэн өнцгөөс зогсоохгүй л явдаг л гэсэн. Хамгийн ачааны хүндийг бол манай эхнэр бол өөрч гарч ирсэн. Ер нь бол эхнэртэй бол маш их баярлж явдаг, маш их хайртай. Хамт олонны хүчээр л энэ компани бол үдээ зэрэгтэй ингэж явж байгаа. Манай компани хамт олон бол бүгдээрээ л мэрэгжлийн чадвартай ажилсаг хүчрхэг тийм сайхан хамт олон. Манай хамт олон бол маш сайн коллективтэй сайхан хамт олон байдаг. Манай менежментийн баг бол даа ялангуяа туршлагатай, бүр сэтгэлтэй, өөрийн гэсэн сэтгэлтэй. Тийм учраас бид нөр ингээ хамтарч ажиллахад маш таатай байдаг. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хамгийн түрүүнд одоо хувь хүн буюу ажилтан байдаг. Тийм учраас манай байгууллага маань нэгт одоо хүн бол үнэт капитал гэж үзэн хувь хүний хөгжил, ур чадвар, мөн хөгжин дэвших суралцах нөхцөлийг нь бүрдүүлэн ажилладаг байгаа. Тэгснээрээ одоо бүтээгдэхүүн маань одоо чанартай гүйцэтгэх одоо нэг алхам юм аа. Манай компани өнгөрсөн одоо ирээдүйн үнэт зүйлсийн нэг болсон нийт хамт олонны маань ур чадвар, эв нэгдэл, шиний гэрэл хийлэгч, ман лайлагч бүхий л зан чанар биднийг тодорхойлж байдаг. Иймээс бид компани үйл ажиллагааг дан ганц үйлдвэрлэлээр бус хамгийн үнэтэй цаг хугацааг хамт олноор тэмдэглэн өнгөрүүлж
дурсамж нэмэх нэгдсэн нэг хүсэлтэд ажилладаг юм. Нэгнийхэн аргэр амьдралын жаргалтай хийгээд гонигтай, өвдсөн хийгээд тэмцсэн, шинээр гэр бүл болсон, бүл нэмсэнгээд бүхэл цаг хугацааг хамт олноор хуваалцаж, хамгийн бодит дэмжлэг юу вэ? Тэр л арга замыг сонгодог. Би хаж доортой 21 настай байсан. Миний анхны ажлын гараа энэ компаниас хэрэгсэл эхэлсэн. Анх технологийн ажилтнаар орж исэн. Тэндээсээ үйлдвэрийн мастер болсон байгаа. Тэгээ үйлдвэрийн мастераараа 5-6 жил ажиллаж байгаад 2024 оноос тооцооны эхлэн бодохоор ажиллаж байгаа. Компани маань энэ жил 20 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ бол миний хувьд бол маш их аз завшаан гэж үзэж байгаа. Яг гэвэл 20 жилдээ ингээд яг давцаад ажиллаж байна гэдэг бол тэр болгон тохиодог тийм аз завшаан биш байхаа гэж бодож байна. Тэгээд Ахмад ажилчдынхаа уур чадварыг үнэлж ажилуулж байгаад бид бүхэн их баяртай байдаг. Аливаа компани доктортой үйл ажиллагаагаа явуулахад хэд хэдэн үндэс суурь байдаг. Энэ нь Монгол улсын үндсэн хуулийн дүрм журмыг мөрдөж, улсад татвар төлөх, ажилчдын нийгэм, эрүүл мэндийн даатгалыг зохих ёсоор бүрдүүлэн тайлагнаж, тэдний нийгмийн баталгааг хангах, мөн харилцагч болон хэрэглэгчдийн итгэлд суурилсан хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс жил бүр уламжлал болгон сайн дурын болон бусад төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг. ETB компани нь Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэр буммад үндэсний хөдөлгөөнд байгууллага хамт олноороо 2023 оноос нэгдэж өөрсдийн дэгдэхэн төглийг бүтээж байна. Өнөөдөр би тэгэхэд Бурхан багшийн их дүүчийн өдрөөр ETB компанийнхаа 20 жилийн ойд зориулан бид дэгдэхэн төглөө байгуулад ажилчтайгаа хамт энэ мод тарихаар ирсэн байна. ETB компани ороод 15 дахь жилдээ ажиллаж байна. Одоо 20 жилийн хугацаанд бид нэр энэ сайн үйл сайнд баг хамт олноор оролцсоод туйл их баяртай байна. Тэгээ энэ төглөө бид нар дэгдэхэн төгөл болгож хөгжүүлж одоо жилээс жилд нэмж мод тарьцгаана. Тэгээд энэ их ажилд хамтдаа байсан хамт олондоо баярлалаа. Мөн ETB компанийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг худалдан авдаг нийт хэрэглэгчдийн 60-70%-ийг хүүхэд багчууд эзэлдэг. Иймд манай компани зүгээс хүүхэд нэг бүрийн хүүхэд наснд дурсамж шингээсэн амтыг үйлдвэрлэхийг зорилго болгон ажиллахаас гадна тэдний эрүүл, аюулгүй орчинд өсөх бололцоог хангахын тулд хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж ирсэн. Манай бүтээгдэхүүнийг бол биеийн хөвийг нь бол хүүхэд багчууд амтархан иддэг учраас хүүхэд багчуудтай хандсан тийм ажлыг зохион байгуулъя гэдэг одоо цэцэрлэгийн тоглоомын талбайг тогтоолох зэрэг ажлуудыг бол хийж байна. Энэ 20 жилийн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд дүүргийнхаа ерөнхий боловсролын 28 сургуулийн 8-аас 11-р ангийн технологийн сургалтанд ордог программын дагуу тоодон баривч гээд өнөрмөн автортай 100 ном хандуулсан байгаа. Мөн 37 дугаар хороотойгоо нийлэн Ахмадын баяраар Ахмадуудаа мөнгөн болон нэрийн бүтээгдэхүүнийхээ хандив тусалцааг үзүүлдэг 6 сарын 1-нд 1000 хүүхэд баярлуулах аянд нэгдэж бүтээгдэхүүнийхээ дээжээр бэлэг барьсан байгаа. Сонгон хайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 176 дугаар хүүхдийн цэцэрлэгийн гадна тоглоомын талбайг ижбэрэн тогтжуулсан. Ингэхдээ энхэр бяцхан үрсийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс хүүхдийн бие дэх хоргүй, арьсанд харшил үүсгэх нөхцөлгүй, чанар стандартыг хангасан хамгийн сайн тоглоом хэрэгслийг сонгосон юм. Бидний бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэдэг бяцхан хэрэглэгчдийн өнөөдөрт өнгө нэмж, маргаашийг хамтдаа бүтээх боломж инхүү бүрдсэн юм. Түнчлэн бидний үйл ажиллагаагаа явуулж байгаа Сонгон хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт аж төрж байгаа Ахмад наснууд хүүхэд багчуудад зориулж тус дүүргийн 37 хороотой хамтран иргэдийг баярлуулах хэд хэдэн ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм. Үүнд Ахмад ийм баяр, Сар шинийн баяр, Их өрсийн баярыг тохиолдуулан мөнгөн болон бүтээгдэхүүний дээжийг бэлэглэж хэрэглэгчдийн баярт мөчөд амт нэмж аз жаргал түгээлсэн гэдэгт итгэлтэй байна. За манай байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 176 дугаар цэцэрлэгт гаднах тоглоомынхын тогтчлтын иж бүрэн дуусгаад ингээ хандуулж байна. Түүнчлэн бид нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд төлөөлж өсвөр насны хүүхэд залуучуудад мэргэжлээ зөв сонгоход туслах үүднээс
хэд хэдэн сургалт, хөтөлбөр, уралдаан тэмцээнийг санаачлан зохион байгуулсан юм. Эдгээрээс дурд бол инженер технологийн мэрэгжил таниулах сургалтыг Сонгон хайрхан дүүргийн сургуулиудын төгсөх ангийн сурагчдад танилцуулсан. Мөн Монгол улсын хэмжээнд өргөн нэвтрүүлгийг агаараар цацах хэрэгтэй Стар телевизтэй хамтран бид өсвөр үеийнх нэвтрүүлэгт оролцож хүнсний технологич, эрүүл ахуйч мэрэгжлийг үзэгч хүүхдүүдэд таниулсан юм. Бидний бүтээсэн бүхэн амтаар хүнийг аз жаргалд хөтөлж, агшин зурд баяр баясгалыг төрүүлж буй бидний үйлхэрэг өргөжин тэлхэд харилцагч байгууллагууд болон хэрэглэгчид та бүхний харилцаа холбоо хамгаас чухал билээ. Эцэн хүүхэд багчууд хүн бүрийн идэх дуртай зарим нь бол энэ үйлдвэрийн бүхий л алба нэгжүүдийн нөрөх хөтөлбөрийн үр дүнд ингээд бүтдэг бөгөөд түүн дотроос бол инженер техникийн алба маань одоо хамгийн их хариуцлага хүлээн ажилладаг. Манай үйлдвэрийн тоног төхөөрөмж гэх юм бол одоо дөрвөн хугацаанд үйлдвэрлэдэг хүчин чадалтай. За бараг бүрэн автомат талтай болж байгаад нь одоо авах талтай гэж үзэж байгаа. Үүний орлогыг аль болох хасахыг хичээдэг. Амтад заримгийн үйлдвэрлэлийг өдөр бүр чанартай гүйцэтгэх гол хүчин зүйл нь үйлдвэрлэлийн эрүүл ахуйн зохистой дадал CAC RCP 2003-ыг чандлан мөрдөж хэрэгжүүлснээр үр дүнгийн өгч ажилдаг байл. Нийтдээ бол 20 ажил төлөвлөлөд бол үйл ажлууд маань нэлээд 70% хүрсэн явж байгаа. Өндөрлөгтний амьдралын салшгүй хэсэг болсон хүнсний аюулгүй байдлыг хангах нь зайлшгүй шаардлагатай болоод байгаа өнөө үед хэрэглэгч, харилцагч нартай чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлэх үндсэн зорилгын хүрээнд манай компани хүнсний аюулгүй байдлын менежмент болох ISO 22000 стандартыг авах ажлыг нэн тэргүүний зорилго болгон ажиллаж байна. Хүнсний аюулгүй байдлын ISO 22000 стандарт болон HACCP-ыг бид нар үйлдвэр дээр нэвтрүүлэхийг зорин үйлдвэрлэлийн урьдчилан нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор одоо 2-3 жилийн төлөвлөгөөт ажилдаа зорилго болгон хэрэгжүүлээд нөхцлүүдийг бүрдүүлээд ажиллаж байна бид. За мөн манай компани нь Монгол улсын 21 аймаг болон Улаанбаатар хотын 9 дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнчлэн манай нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн 40-50% эзэлдэг брэнд бүтээгдэхүүн болох Мороско заримгийн торхыг өөрсдийн өнгө төрөх давтагдшгүй амт чанартай нийцүүлэн бүтээх томоохон ажлыг төлөвлөж байна. За энэ компани үүсгэн байгуулагдсны 20 жилийн он хүрээнд бид ISO 9001 чанарын менежментийг компанидаа хэрэгжүүлж ажиллаж байна. За баталгаажтай үйл ажиллагаанд тухайн байгууллага стандартын шаардлагыг хангаж байгаа учраас манай байгууллагаас олон улсын стандартын баталгаажтын гэрчилгээг бас олгож өглөө. За гэрчлэгээний хүрээнд бид нар юу гэхээр байгууллагын тогтолцооны үйл ажиллагааны чиглэлүүд нь одоо стандартын шаардлагыг хангаж байна. За байгууллагын одоо энэ стандарт хэмжил хэрэгжснээр цаашдаа хэрэглэгчийн эсрэг намжийн үйл ажиллагааг улам нэмэгдүүлэх, дээрээс нь энэ хийж байгаа үйл ажиллагаа илүү одоо бүтээгдэхүүн үйлчлэгээний хүрээнд чанарын талаас илүү анхаарч сайн ажиллана гэдэг нь одоо батлагдж байгаа учраас энэ байгууллагын үйл ажиллагаа маань цаашдаа илүү сайн ажиллах болов уу гэж бид нар хүсэн хүлээж байгаа. За энэ жил бид бүхэн EDB компани 20 жилийнхээ он баярын хүрээндээ чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 2015-ыг албан ёсоор баталгаажуулан 2024 оны 4 сарын 17-ны өдөр албан ёсоор гэрчлэгээ гардаж авлаа. Компанийнхаа нийт ажилчид менежментийн багийнхаа хамт олондоо олон улсын стандартыг хэвшүүлэн ажиллаж байгаад нь талархаж байна. Бидний үйлхэрэг өнөөдрийн энэ баяр төмөж хүртэл олон сорилтыг сэлүүрдэж, олон бэрхшээлийг баллуурдаж, баггүй тэмцлэр энд хүрсэн. Гэсэн ч итгэл хүлээлгсэн үнэнч хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон бидний бүтээгдэхүүн, сайн менежмент, шаргуу хөдөлмөрлсөн хүн бүрийн ачаар өнөөдөртөө золгосон билээ. За ингээд EDB компани байгуулагдсны 20 жилийн он баярын мэндийг компанийнхаа нийт ажилчид, тэдгээрийн арга гэр харилцан хамтран ажилладаг компани түншүүдтэй он баярын мэндийг хүргэе. EDB компанийнхаа удирдлага болон эрдэнэ захиралтай болон мөн одоо хөгжин дэвшиж байгаа удирдлагууд, мэрэгчлэтнүүд мэрэгсэн хамт олондоо 20 жилийн ойн баярын мэндийг төшөөлье. EDB компанийн үүсгэн байгуулагдсны 20 жилийн ойд хүрэлцэн ирсэн хамт олон харилцагч байгууллага хүндэт зочид та бүхэндээ ойн баярын мэнд хүргээд
цаашдынх нь ажил төрөл амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. ETB компани удирдлагууд болон үе үе ажиллаж байсан ажилчид одоо нэгэн зүрх сэтгэлээ нийлүүлэн ажиллаж буй нийт хамт олондоо 20 жилийн ойн баярын мэндийг хүргье. Цаашдын гялалзсан ажилд нь амжилт хүсье. 20 жилийн үлдсэн баяртай жилийн 20 жил байгаа тэгээд тав тухтаа ганц жаргалтаагаар өнгөрүүлээрэй гэсэн яа. Амжилт ололтыг хамтаа бүтээж, цаад бэрхшээлийг хамтаа доовн тулсан ETB компанийнхаа нийт хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та бүхнээрээ дандаа бахархаж, та бүхэндээ дандаа баярлж явдаг шүү. Баярлалаа. Бидний ард аж төрөх аргэр, үр хүүхэд, тэдний миний редүүгээд энэ компани ард итгэл найдварын гинжин хэлхээс уртаас урт үргэлжилж байна. Алдрай бяцхан үрсийнхэн амтрахах мөчийг хуваалцъя. Аяа хөрхөн төрхөөс нь ирч хүчээд сэнэглэе. Алдаж болохгүй үйл хэрэгэн ахин нэгтэлж бид чанаржуулъя. Амьдралын аз жаргалыг хамтанд шингээж танд барья.